Мөнгө хийцгээе. Бидний дийлийнх нь хадгалахаар өгсөн мөнгөө хаана эргэлдэж байгааг мэддэггүй. Гэвч эргэлзээ үсгдэггүй ганц л зүйл бий. Бидний өсгөж хадгалуулахаар өгсөн мөнгө тухайн банкнд байхгүй. Банк тэр мөнгийг олон улсын банкны зах зээлд хаясан байдаг. Төлбөр төлөгч итгээд хаана амьдардаг, зээлийн хүүг чухам яаж төлдгийг бид мэдэхгүй. Энэ бүгд бид нарт огтхон ч сонирн биш. Учир нь бид банкны дуудах хурааг дагдаг. Тэр нь мөнгөө эргэлдүүлэн ажиллуул. Ган улс баруун Африк. Yeah, you may go down to inspect the slot when the dust and fume disappear. Okay. Yeah, now come in. There you go. Okay. Бадьярна хот, Швейцар улс. Хуваарлалт 3% Африк төвд 97% барууны орнуудад.
Зүүн өмнөд Аз, Сингапур улс. Тийм ээ, тэгье. Сайн байцгаана уу? Намайг Марк Мобиус гэдэг. Би Templeton Emerging Markets компани ерөнхийлөгч. Бид хөгжиж байгаа орнуудыг шинээр байгуулагдаж байгаа зах зээлд нь оролцдог хамгийн том хөрөнгө оруулагч. Өнөөдөр бид хөгжиж буй орнуудын зах зээл дээр 50 тэрбум долларыг эргэлдүүлж байна. Хүмүүс намайг хөрөнгө оруулалтын манлайлагч, шин зах зээлүүдийг үндэслэгч, халдсан толгойд бүргэд гээд янз янзаар нэрлэдэг. Би тэрэнд нэг их дургүй цайд байдаггүй. Бидний зорилго бол хөрөнгө оруулагчдынхаа төлөө боломжтой бүхнийг хийж тэдэнд хамгийн өндөр ашиг олгоход нь тусалж, итгэж өгсөн мөнгийг өсгөн үржүүлэх явдал юм. Тийм л да. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл журамлаж хязгаарлах нь буруу биш шүү дээ. Тухайлбал үнэт цаасны багцаа индексчүүлдэг менежерүүд гэхэд тэрэнд бүр гаршсан хүмүүс. Тийм ээ. Гэтэл олон янзын тэр хязгаарлалт тавьчихаар биднийг оновчтой ашиглаж чадахгүй байна гэж бодогддог. Та миний хэлсэн зүйлийг сонсоод ойлгож байна уу? Бид одоо Сингапурт байна. Бид энд маш бага татвар төлдөг. Яагаад гэж юу? Яагаад гэвэл Сингапурын засгийн газраас бидэн шиг хөрөнгө оруулалтын менежерүүдийг хоттой авчирхыг хичээж байгаа юм. Учир нь тэд олон улсын хөрөнгө оруулалт санхүүгийн төв болохыг сонирхож байгаа юм л да. Тиймээс бид маш бага татвар төлдөг, заримдаа бүр огт төлдөггүй. Мэдээж манай ажилтнууд орлогын татвар төлдөг. Бид эндээс зарим ажилтнаа авдаг. Манай компани ажилтнууд цалингаас орлогын татвар төлж байна гэдэг бол Сингапурын засгийн газар биднээс шууд усаар ашиг олж байна гэсэн үг. Даяарчлалыг сэдэв сөрөг үр дагавартай гэдэг муулж ярьдагч үнэндээ бол даяарчлал дэлхийн бүх улс орнуудад эерэг нөлөөтэй гэдгээ нотолж чадсан. Даяарчлал бараа таваар үйлчилгээний үн өртгийг бууруулдаг. Хэрвээ дэлхийн нийт тэр чигээрээ асар өрсөлдөөнтэй нэг том зах зээл гэж үзвэл даяарчлал нь өртөг зардлыг бууруулж инфляцийг хязгаарлахад тустай. Энэ бол даяарчлалын бодит чанар. Даяарчлал бол ерөнхийдөө эерэг нөлөөтэй зүйл мөн. Санхүү эдийн засгийн салбарын тухайд бол бид хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулалт хийж, өрнөдийн орнуудын тэтгэврийн тогтолцоог дэмжиж байна. Өөрөөр хэлэх юм бол хөгжиж байгаа орнуудын зах зээл дээрээс ашиг олж барууны орнууд руу гуйвна гэсэн үг шүү дээ. Таны тэтгэврийн дансан дах мөнгөч бас манай хөрөнгө оруулалтанд орчихсон явж байгааг үгүйсгэхгүй. Учир нь тэтгэврийн сангийн менежерүүд олон хэлбэрээр хөрөнгө оруулах боломжийг ирж хайж байдаг. Энэ тхэг шинай.
பையன் ஆத்துல வந்து குச்சிதுல இருந்தே என்ன விட மாட்டாங்க. Би энэтхэгийн ардчлалыг биширдэг. Хууль шүүхийн тогтолцооны ил тод энд газар худалдаж авбал тэр газрыг ганцхан миний өмчил гэж үзнэ. Хинч маргааш нь булааж авахгүй. Шин татвараар боомлж элдв аргаар булаах гэж оролдохгүй. Энэ бол колоничлалын ирнээс уламжилсан зүйл л дээ. Иймэрхүү эрх зүйн тогтолцоо маш чухал байдаг. Энэ бол хөрөнгө оруулалтын маш чухал шалгуур. Бид үүнд нь сэтгэл маш хангалуун байдаг. Намайг Мирко Ковач гэдэг. Би Австрийн иргэн. Би Австрийн үйлдвэрлэлийн томоохон компанийг үндэслэн байгуулсан. Энэ ажилд 10 жилийг зарцуулсан. Энд хинч төр засагтаа ханддаггүй хүмүүс хувь хувиар хичээдэг. Эх орондоо очихороо би хүмүүсийн яриаг сонсоод их гайхдаг юм. Бидэнд маш их зовлон бэрхшээл тулгамдж байгаа гэж ярьцгаадаг. Энд бол тийм яриана ямар ч хүртээлгүй. Хүмүүст татвар ноогдуулаад энэ бүгдийг засч задаруулж болох юм шиг. Энд бол тэр бүхэн огт хамаагүй шүү дээ. Энд хамаатай зүйл гэвэл зөвхөн эдийн засаг л байна. Намайг Сужата Ражу гэдэг. Би Мадрас их сургуулийн худалдааны ангид төгссөн. Энэ бол энэтхэгийн томоохон хотуудын нэг болох Чиннай хот юм. Өмнө нь Мадрас гэж нэрлэдэг байсан. Энд 8 сая гаруй хүн оршдог. Хүн амын 3/1 нь ийм нөхцөл байдалд аж төрдөг юм. Өөрөөр хэлбэл голын 70 хаваар амьдардаг. Зарим нь энэс ч ядуу гудамжинд амьдардаг юм. On living on the pavements. Европ оюутнууд нийгэм судлал маш их сонирхдог. Хүн бүр багш болохыг хүсдэг. Харин энэтхэгчүүд инженерийн ур ухаанд л суралцдаг юм. Би тэднийг 10-аас 20 жилийн дараа ямар хүн болох болоо гэж боддог. Улам баяжсан байх болов уу? Эсвэл бүр тартагтаа тулсан байх болов уу? Үгүй байхаа гэж найдаж. Манай компанид Лондонгийн хөрөнгийн бирж гарсан. Банк санхүүгийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулдаг. Тэд тэтгэврийн болон даатгалын сангийн мөнгийг эргэлдүүлж байдаг. Үйлдвэрийн байр маань жижигдээд байгаа. Бид эндээс нүүж 4 дахин том байранд орох шаардлагатай болоод байгаа. Даяарчлалын өрсөлдөөнд өрсөлдөгчд биднийг шахаж биднээс хариу үйлдэл хүлээж байна. Бид бүгд даяарчлалын дарамтнд дор амьдарч байна. Бид ажилчдад бага цалин өгдөг хэдий ч тэд амь зуухын тулд бусадтай өрсөлдөхөөс өөр аргагүй. Ажлын цагийг ч сунгахаас өөр аргагүй. Гэхдээ илүү цагийн мөнгө олгохгүй л дээ. Өрсөлдөөний улмаас бидэнд өөр сонголт одоогоор байхгүй байна.
ийм л байна да. Ganz simpel gesagt, wir werden mehr arbeiten müssen. Daran führt kein Weg vorbei. Сайн байна. Маш сайн зохион байгуулсан харагдаж байна. Энийг хийхэд хэцүү байсан уу? Маш их хөлөс хүч зарцуулсан. Ямар ч байсан ажиллаж байна. Үнэхээр гайхалтай болж байна. Үйлдвэрчний хөвлөөс асуудал гаргаагүй юу? Хажуулахад гаргаагүй шүү. Ажилчдынхаа нийгмийн байдлыг багжуулав харгалзахыг хичээдэг шүү. Агнуур чи ямар цалинтай вэ? Сарын 200 евро байдаг. Энэ олдог цалин нь уу эсвэл бидний талаас гардаг зардал нь уу? Энэ бол тэрний олдог мөнгө. Бид тэр хүнийг ажилуулахад энэ дээр 25% нэмэлт зардал гардаг. 250 евро гэсэн үг. Инженерүүд хэдийг авдаг? 8-аас 10 дахин их. 2500 евро болж байна. Европын цалин ханшнаас хавьгүй бага байна шүү. Гэхдээ бас хямд биш юм аа. Энэтхэгийн зах зээлийн тесрэнгүй хөгжлийг тооцох хэрэгтэй. Үнийн өсөлт 3-аас 5%-аар хязгаарлагдахгүй. Ирэх жилүүдэд 10-аас 15% төрнө гэж мэдээрэй. Ойрын ирээдүйдээ тооцох хэрэгтэй. Бид өөрсдөө ашигтай ажиллах хэрэгтэй. Бид бусдад өгөөмөр хандаж чадахгүй. Үн ханшуулна. Бид нэмэлт үн үртгийг бууруулах талаар судалж хагас автоматжуулсан үйлдвэрлэлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа л да. Энгүүл үн өртөг буурч арай л хямд байх боломжтой. Энийг бид ямар ч хамаагүй үнээр худалдаж авнаа. Ирээдүйд улмал өртгөн нэмэгдэн шүү дээ. Үнэн нь буурахгүй. Expensive later on. It will not become less. The point is, since he knows that we are showing interest, immediately is hiking. Okay, but I mean, you can tell him we have the option to go elsewhere. Okay, we'll call them and then. I mean, it's all bargaining. We have the option to go elsewhere. Энэтхэгчүүд татвар төлнө. Төр нь нэмэн үртгийн татвар хэлбэрээр хурааж авдаг. Төсвийн орлого, усны татвар, цахилгааны татвар, ядуурлын татвар гэх мэт маш олон татварыг төр нь ноогдуулж хураадаг. Гэтэл тэр төсвийн орлого нь буцалтгүй зээл болж гадаадын хөрөнгө оруулагчдад очдог. Төрд мөнгө асар их дутдаг. Нийгмийн байдал, ард түмнийхээ аж амьдралд анхаарах ямар ч бололцоогүй. Тэд яг юу хүсэж байгааг нь ойлгохгүй байна. Хинээр дамжуулж харилцах вэ? No, I mean on their side. Үгүй хөрөнгө оруулагч бол ёс зүй. Байгаль орчин аль эсвэл нийгмийн эмзэг хэмээх асуудлуудад анхаарлаа хандуулах хэрэггүй гэж би үздэг. Зөвхөн хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааг л анхааралд авсан байх хэрэгтэй. Бусад асуудлууд бол тэрний хариуцах ажил биш. Тэрний хариуцах ажил бол хөрөнгө оруулах. Түншийхэд хөрөнгийг өсгөх, мөнгө босгох ажил. Шинээр үүсэж байгаа зах зээлүүдийн тухай бид ярихдаа хамгийн түрүүнд хөрөнгийн өсөх хувь ба ашигын тухайд ярьдаг. Мөнгөний өсөх хувь ба ашиг нь шинээр үүссэн зах зээлд орж ирэх гол шалтгаан нь юм. Гол шалтгаан нь бол энэ. Бүх юм 20 жилийн өмнөөс төлөвлөж байснаар өрнөсөн. Бид шинээр нэгдэж байгаа зах зээлийн талбар гэж одоо л хэлж заншсан болохоос биш. Өмнө нь хөгжсөн сарамгдсан буураа орнууд гэж нэрлэдэг байсан.
Ядуу 3 дахь улс орнууд өмнө зүг гэх мэт нэр түгээмэл байлаа. Гэвч удалгүй гайхамшигтай санаа төрч нэр нэгдэж байгаа зах зээл гэж нэрлэдэг болсон юм. Арай л гоё сонсогдож байгаа биз? Бас хурдан хөгжиж байгаа орн гэж нэрлэнэ. Гэвч утга нь яг хэвээрээ. Энд байгаль орчин болон улс нийгмийн асуудлууд энэ байга байдлаараа олон жил өөрчлөгдөхгүй. Хятад энэ итгэх зэрэг орнууд зардлаа бага байлгахын тулд байгаль орчин нийгмийн асуудлаар бодиттой зүйл хийж чадахгүй. Таалагдсан ч таалагдаагүй ч бодит байдал бол ийм л байна. Хүн ардын дийлэнх нь нэн ядуу зүдүү амьдэрдэг. Ирээдүйд ч гэсэн ядуу л хэвээрээ үлдэнэ. Учир нь тэд өрсөлдөөн төрүүлэхийн тулд ямар ч үнээр ажил эрхлэхэд бэлэн байхаас арга байхгүй. Элдв тунхаг бичиг бичээд ч ойрын олон 10 жилийн туршид байдал сайжрахгүй гэж би боддог. Учир нь хүмүүс өөрийн тунхагласан эрхийнхээ төлөөсийг дийлэх чадваргүй болно. Эдийн засгийн өсөлт гэдэг юм бол тухайн нийгэм ард иргэдэд юм ямар ч хүртээлгүй. Эдийн засгийн өсөлт нь зөвхөн хөрөнгө оруулагч эрх баригчдад үйлчилдэг. Бас тэдний хооронд орших чинэлэг давхаргын хамт. 10 жилийн өмнө дундаж гэр бүлийн жилийн орлого 10,000 орчим рупи байсан. 2-3 мянган рупи хуримтлах боломжтой байдаг байсан. Одоо харин тэр үе өнгөрсөн. Өнөөдөр тэд 20,000-ыг оллооч сохор зоосч хуримтлах боломжгүй болсон. Энэ итгэгт харийн соёл маш хүчтэй орж ирсэн. Хүмүүс тэрэнд татагдаж барууны орнуудын соёлыг дагаж дуурайж байна. Гэвч тэглээгээд ядуурл буурахгүй. Ард иргэд ядуу зүдүү хэвээрэл байна. Энтэй тэмцэх сорын ганц арга бол энэ этгээгийн төрийн тогтолцоог сайжруулах явдал юм. Цэцэгсийн дэлбэгээр таныг инхрийлнэ. Сакура. Дахиамхан чамлхиан. Тохтостой чамлхиан. Үсэнд хүрсэн ам тийг цогцлоо. Бэствүүдэн хотын зүүн хэсгийн дэнзэрүүлж Сансармигийн спорт салбараа нээхэ. Олон загвараас таалагдсныгаа сонгоод хаан хагас банкны 100% лизингээр бүдэн агаваарай. Бэствүүд 1 ТБ дандуудын зүүн талд Star Studio, Бэствүүдэн 2 Сансармигийн спорт. Таны хайрсан бүдэн Бэствүүдэнд. Бэцийн зохиолоос ирчгүүч ширүүл мэндийг эргүүлэн авчрах эвч дамт шидхэн байна уу? Танд мобиль капсулыг сануулгая. Хөгжрөлтөөс зөвхөн мобиль таныг хамгаална. Учир нь энэ капсулууд сонгосон 2000 жилийн түүхтэй өн орхоод хүний биед хэрэгтэй 25 нэр төрлийн бүх эрдэс минерал, амин дэмүүдийг багтаасан тул дархлаас айжирч, элдв өвчнөөс өрчин сэргийлж, таны эд эрхтэнтэй жарх үсэнч залуу сайхан хэвээрээ байна. Нёби. Хотоодны бус. Үнэхээр эдисний хоол юм байна. Би хөнгөрөөд эрч хүч хамтагдаад хатан маань уурхаа болсон шүү. Мэдээллийн зовлох 1945. Албан байгууллагын хаяг байр шиг. Бүх төрлийн зарын зууч. Цагаагаар валютын ханш. Үзмэр үйлчилгээ. Улс хот аймгийн кодууд. Өрн дорны зурхай. Зүудний тайлал гэх мэтчлэн бүх төрлийн мэдээллийг 1945-аас асуу. Бэцийн зохиолоос ирчгүүч ширүүл мэндийг эргүүлэн авчрах эвч дамт шидхэн байна уу? Танд мобиль капсулыг сануулгая. Хөгжрөлтөөс зөвхөн мобиль таныг хамгаална. Учир нь энэ капсулууд сонгосон 2000 жилийн түүхтэй өн орхоод хүний биед хэрэгтэй 25 нэр төрлийн бүх эрдэс минерал, амин дэмүүдийг багтаасан тул дархлаас айжирч, элдв өвчнөөс өрчин сэргийлж, таны эд эрхтэнтэй жарх үсэнч залуу сайхан хэвээрээ байна. Нёби. Хотоодны бус. Үнэхээр эдисний хоол юм байна. Би хөнгөрөөд эрч хүч хамтагдаад хатан маань уурхаа болсон шүү. Тэсрэлтийг
ТНТ-гээс. Дахиамахан чамлахяа. Тохтостой чамлахяа. Хүсэл хүрсэн амтыг цогцлоо. Цэцэгсэн дэлбэгээр таныг инхрийлнэ. Сакура. Намайг Кала Силван гэдэг. Би 7 дугаар ангид сурдаг 12 настай. Би Ганжинагарын ядуусын хороолол төрсөн цагаас хойш амьдарч байна. Би том болоод хуульч болно. Бас авилгатай тэмцэхийг хүсдэг. Алдартай нэг үг байдаг. Хэрэг гудамжаар цус урсаж байвал мөнгө хийх цаг нь болсон гэж. Би өөрийн зүгээс өөрийн чинь цус урсаж байсан ч гэж нэмдэг. Яагаад гэвэл дайн хувьсгал улс төрийн ба эдийн засгийн хямрал болсон цагт үн асар ихээр буурдаг. Далимд нь олон хүн мөнгө хийж амждаг. Алсын хараат төлөвлөгөө. Намайг Герхард Шварц гэдэг 14 жилийн турш би Цюрихийн шин сонины эдийн засгийн хэвтсийн ерөнхий редактораар ажилласан. Би бас Цюрихийн их сургуульд багшилдаг. Түүнээс гадна би Фредрих Аугуст фон Хайкийн нийгэмлэгийн ерөнхийлөгч. Фредрих Аугуст фон Хайк бол 20 дугаар зууны хамгийн шилдэг, хамгийн либерал эдийн засагч юм. Тэрээр Австри улсад төрсэн бөгөөд Англи, Америк, бас Герман зэрэг улсуудад ажиллаж байсан. Prochain arrêt, Lausanne. Les voyageurs à destination de Montreux et Sion sont priés de changer de train. Одоо бид Женевийн нуурын орчимд оршдог Монтпеллерийн уул руу аялж байна. Энэ уулын нэр нь Аянчны уул гэдэг утгатай юм. Энд хэдхэн зочид буудалтай жижигхэн тосгон байсан юм. 1947 онд энд Европ, Америкийн философчид цугларч
барууны орнуудын ирээдүйн талаар ярилцж байсан удаатай юм. Монтпелерийн нийгэмдгийг анх энэ Hotel du Parc зочид буудалд үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагчдын гол зорилго нь оюуны бүтээлийг дэмжих явдал байсан. Тэд улс төр ярилцахыг хүсээгүй хэдий ч улс төрд нөлөөлөхийг хүссэн юм. Монтпелерийн нийгэмлэг 1980-ад онд Рональд Рейган оролцож эхэлсэн тэр үеэс эхлэн алдаршсан юм. Түүний засаглалын үед тэрний зөвлөх багийнхны тусламжтайгаар Монтпелерийн нийгэмлэг олон гишүүнтэй болсон юм. Заримдаа бүр 20 хол давж байсан. Чухамдаа тэр үед л Маргарет Тэйчер хайкин үзэл санаа болон англи гишүүдээс санаа авдаг байсан гэдэг. Тэд бүгдээр Монтпелерийн нийгэмлэгийн гишүүд байсан юм. Der Montpellier Society gestützt. Лондон хот Их Британи. Жон Кристиансен хөгжлийн эдийн засагч. Лондон Сити бол хотын эдийн засгийн хороолол. Дэлхийн хамгийн ихээр цугларсан банкны тоо энд байдаг. 1980-ад оноос энд дэлхийн бүх банкнуудыг төвлөрүүлэх сурталчилгаа явагдаж эхэлсэн. Британи улсын төрийн бодлого 1970-ад онд хямралтай нүүр тулсны дараа нь энэ чигт ажиллаж эхэлсэн бөгөөд Лондон хотыг эдийн засгийн хямд төв болгохоор шийдэж байсан юм. Энэнд хүрэхийн тулд томоохон банкны төвүүдийн үйл ажиллагааны бүх хараа хяналтыг авч хайж улмаар банкуд таатай нөхцөлийн дагуу зээл авдаг болсон юм. Энэ нь банкнуудын үйл ажиллагааг өөрчилж чадсан юм. Олон банкнууд өөрийн хөрөнгөө офшор данснуудад гаргах боломж олгосон юм. Офшор банкнууд нь Жерси гэх мэт төвүүдэд төвлөрч цааш нь Карибын орнуудад тэгээд Британий Виргиний арлуудад хуваарлагдаж эхэлсэн байгаа юм л да. Яг цаадах зорилго нь гэвэл дэлхийд даяарх банкнуудад Лондонд мөнгө хуримтлуулах боломж олгож баялаг хям даргаар бүтээх боломж байсан юм. Вашингтоны зөвшөөрөл 1970-ад онд үүссэн. Дэлхийн банкны олон улсын валютын фонд төслөө хэсэг дараад 4 хүчтэй талтай сүлжээ бүтээсэн юм. Эхний хүчтэй тал нь дэлхийд даяарх зах зээлүүдийн байдлыг тогтворгүйжүүлэх. Энэнд капитал нь орон чөлөөтэй дамжих эрх чөлөө олгодог нь байсан юм. Хоёр дахь тал нь либералчлагдсан зах зээлийн урсгал юм. Энэнд хөгжиж байгаа орнуудын асар их хэврэг зах зээлүүдийг тогтвортой байлгахаар зориулагдсан хуулийн зааг хязгаарыг эвдэж хөгжиж байгаа орнуудын олон 10 жилүүдээр хөдөлмөрлөж босгосон өөрсдийн үйлдвэрлэлээ хамгаалах зориулалттай зах зээлүүдэд нэвтрэх. Гурав дахь тал нь төрийн хараа хяналтыг бүрэн хорж даран эсэргүүцэх байдалгүй болгох юм. Өөрөөр хэлэх юм бол хураагдах татварын хэм хэмжээг багасгаж төрн иргэдийн эрх ашигыг хамгаалах чадaltaгүй болтсон сулруулах явдал юм. Дөрөвт төрийн мэдээлэлд оршиж байгаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс өөр аргагүй болтсон тулгамдуулах. Энэхүү байдлаар төрийн мэдээлэлд байсан үйлдвэрлэлийн объектууд зах зээлийн бодит үнээс хамаагүй бага үнээр зарагдаж гадаадад хөрөнгө оруулагчдын хараа хяналтанд ороход хүргэдэг. Энэ бол олон улсын банкны ба валютын фондын олон улсад улс төрийн дарамтыг хэрэгжүүлэх дөрвөн хэлхээ юм л да.
Одоо неолиберал үзэл суртал хэмээн нэрлэгддэг. Хэрв таны хөрөнгө өсөж байгаа бол өөр хаа нэгтээ өсөж байгаа. Буркина Фасо улс Африк төв. Бид одоо саяар дээрээд байна. Эндхийн хөрс шороо хатаж өггүй болжээ. Энд цөлжилт дэндүү их газар авсан байна. Хөвөнгийн үйлдвэрлэлд хэд их анхаарч хөвөнгийн ургамал хөрсийг үр шимгүй болгосонтой холбоотой. Хөвөн ургах болсноор мөнгөч бас алга болсон. Одоо энд үлдсэн цорын ганц зам гэвэл юу ч ургадаггүй хоосон хөрсөл үлдсэн байна. Намайг эвдэлислэ гэдэг би агрономич мэрэгжилтэй. Би Женевт хөгжлийн судалгааны сургуульд үргэлжсэн. Тариачтай тулж ажиллаад 20 жил болж байна. 20 жил гэдэг баггүй хугацаа. Одоохондоо байдал сайжраагүй гэж би үздэг. Энэ хүмүүсийн орлого нь жилдээ 50 евроч хүрдэггүй. Үнэхээр цочирдмаар байдаг. Дэлхийд тэргүүлэх чанарын хөвөнгийн үйлдвэрлэлийн үнэ нь хамгийн бага. Бид үнэндээ залхаж байна. Үр хүүхэд маань хөвөн тариалдаг. Гэвч олсон ашиг орлого гэж алга. Одоо бид яах вэ? Бид хүчин мөхсдөж байна. Та бүгдийн тусламжинд л найдаж байна. Амьдралаа сайжруулмаар байна. Та нар хөвөн худалдаж авдаг хүмүүстэй ярьж бидэнд тусалж. Хөвөнгөө шудраг өнөр худалдаж авах гэлтэй. Тэгвэл Буркинач бид ч мөнгө илүү олно. Над шиг настай эмэгтэйчүүд өдөржингөө халуун наранд ямар ч үн хөлсөхгүй шахан буудламардаг. Бид яах вэ? Биднийг бас ойлголоо. Гүйж байна. Үнэхээр хүнд хөдөлмөр гэдгийг харж байгаа үстэй. Талангаа авахараа биднийг баярлдаг юм. Дэлхийд тэргүүлэх чанарын хөвөнгийн үйлдвэрлэлийн үнэ нь хамгийн бага. Хөвөн нь өөрөө маш цэвэрхэн, учир нь тэрнийг үйлдвэрлэхэд зөвхөн гар ажиллагаа л ордог. Гэлээч дэлхийн зах зээл дээрх хамгийн хямдан гэд боддоо.
Фрэнсис Кодого үйлдвэрлэлийн менежер Америк нэгдсэн улсын төрөөс хөвөн үйлдвэрлэгчдэд жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг 3 тэрбум Америк доллар. Хэрвээ Америкчууд тийм их либерал юм бол тэр чигээрээ бай гэвч тэд яагаад хөвөн үйлдвэрлэгчдийг дэмжиж байна вэ? Энэ бол либерализм биш. Үнэн дээр бол тэд өөрсдийн төрөөс үйлдвэрлэгчдэд дэмждэг мөртлөө бид нар дээр либерализмыг туршдаг. Энэ бол хоёр нүрт боцог. Хөл бөмбөгийн талбай дээрх хоёр баг гэж төсөөлвөл нэг баг нь илүү сайн гуталтай бас гараараа тоглох эрхтэй хүмүүс, харин нөгөө багт нь Африк твийнхэн бас буурай хөгжилтэй орнууд орсон байна. Биднийг хөл нүцгэн бас гар оролцуулах эрхгүйгээр тоглуулж байна. Энийг шудраг ёс гэх үү дээ. Мянга 1980-ад онд Дэлхийн банк Буркина Фасо улсын бүтцийг өөрчлөх зорилго тавьсан. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Түүхийд экспортсон, энэ нь боловсруулаагүй түүхий хөвөн гэсэн үг. Ямар нэгэн нэмэн өртөг шингээгүй. Дэлхийн банкныхан тэр чигээрээ хөрөнгө оруулагчтай хавсаадж манай улсаас зөвхөн түүхий цорхол сонирхолтой байгаа юм. Хөвөн мод, кофе, какао, авт Уучин цагт колоничлогчид биднийг ганцхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тушаадаг байсан. Одоо биднийг Дэлхийн банк адилхан шаардлага тулгаж шахалтанд оруулж байна. Бид нарт зөвхөн хөвөн тархал мөнгө өгдөг. Жишээ нь эм яаж худалдаж авах вэ? Гадаадын валют хэрэгтэй болно. Гэтэл гадаадын валютыг зөвхөн хөвөнд оруулж ирдэг. Би танд 2 сая хүн хөвөнгөөр ам зуудаг гэвэл та үнэмших үү? Африк ТV хэмжээнд авч үзвэл ажилтаа нэг хүн ардаа 15 хүнийг тижээж явдаг гэд та бодоод үзтээ. Энийг 2 саяар үржүүлээд үз. Тэгвэл бүхэл бүтэн улс орон дан ганц хөвөнгийн үйлдвэрлэлээр ам зогоож байгааг ойлгоно. Хэрвээ Америк нэгдсэн улс хөвөн үйлдвэрлэгчдэд татаас өгч дэмжихээ зогсоовол жилд дунджаар 80 тэрбум франкын ашиг Буркина Фасо улс маань олох боломжтой. Энэ нь 122 сая евро гэсэн үг. Даанч олон улсын тусламж Европын холбооноос болж Америк нэгдсэн улс Японоос өгч байгаа зээл нь бүгд нийлээд дөнгөж 20 тэрбум франк болдог нь ойролцоогоор 30 сая евро. Бид бусад улсаас зээл тусламж авах шаардлагагүй. Зүгээр л тариаланчдыг зөнд нь орхиод бусд нь ажиллах боломж олгож сургууль, зам бариулвал үр хүүхэдтэй илүү сайхан ирээдүйг өвлүүлэх боломж байна. Энэ бол хөвөнгийн үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал юм. Та шороо шигшиж байгаа эмэгтэйчүүдийг харав уу? Тэд шороо шүүж, сайр чулуу зарж, багахан мөнгө олдог. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийнхний мэдэгдснээр манайхаас ядуу улс орон 3 байдаг гин. Хүн амын 62% нь ядуу зүдүү өдрийн 1 Америк долларын орлоготой. Тэр 62% дийлийнх нь 1 ядуу гин. Ойлгогчнаас дор ам зууж тэдний 40% нь үр хүүхдээ сургуульд явуулдаггүй. Сургуульд сурсан хүүхдийн зөвхөн ганц 2% нь их сургуульд дэвшин суралцдаг. Хүн амын дундаж наслалт нь 42. Хэрвээ ядуурлын тухай ярьж эхэлсэн бол нийгмийн хамгийн ядуу эмзэг давхраг болох эмэгтэйчүүд хүүхдүүдийн талаараа дурдах нь зүйтэй л дээ.
Зарим эмэгтэйчүүд уурхаад ажилладаг. Тэд бүхэл өдөржингөө ажиллаад ердөө 50 цент авдаг. Environ 50 centimes d'euros par jour. Бид маш их өртөө. Өнөөдөр Буркина улсад шинээр мэндэлж байгаа иргэн бүр төрөхдөө асар их өртөө төрдөг. Ирэх 25 жилд төрөх хүүхдүүд ч өртөөл байх болно. Хэрв бид хөвөн тариалахаа зогсоовол Буркинд амьдардаг хүн бүр бас Мали, Бенин, бусад улсын ард иргэд Европ руу дөрвөн. Бидэнд эндээс явхаас өөр арга зам байхгүй. Бид танаа улс руу цөмрөн дайрна. Хэрв барууны орнууд хөвөнгийн тариалан татаас өгөхөө болохгүй бол бид дөрөвхөөс өөр аргагүй байдалд орно.
Хэрэг бид нутгаа орхиод явбал та нар 10 метрийн өндөртэй хан барьсан ч бид яаж игээд Европод очиж таарна. Бүх либерал үзэлтнүүд хил хязгаараа нээлттэй, бараа бүтээгдэхүүн, мөнгө, үйлчилгээ чөлөөтэй байх ёстой гэж үздэг. Гэвч энэ бүхэн санаанаас бодоход санснаас бол хавьгүй ярвихтай хүмүүс багч болов сонирхоод эргэцүүлээд бодоод үзвэл хамгийн түрүүнд гишүүнчлэлийн хураамжийн төлбөр ундаг. Клубын гишүүнээр эсгэхэд хураамж төлдөг шиг хэрэг та теннисний клубт эсэж гишүүн болохыг хүсвэл та гишүүнчлэлийн хураамж төлдөг тийм биз? Сар тутмын эсвэл жилийн хураамжаас гадна эсгэхэд хураамжтай байдаг шүү дээ. Яагаад гэвэл өмнөх үеийнхэн маань бүтээн байгуулахдаа клубын байшин барилгыг босгож тэр бүгдийг бэлдээд өгсөн. Эсвүгөөс шинээр эдссэн гишүүн бүтээн байгуулахад гар бие оролцоогүй мөртлөө бэлэн юмн дээр бууна. Нийтийн хөрөнгөний хураалт. Вен хот Австри улс банк санхүүгийн бүлэглүүд хөрөнгө оруулагчид нийгмийн баялагийг ухаж эхэлсэн. Төрийн болоод нийтийн өмчийн баялаг нь урт удаан жилийн хөрөнгө оруулалтаар бүтсэн зүйл. Тэр хөрөнгө нь заавал албан татвар, аль эсвэл усны хураамж гэх мэтээр санхүүжиж бий болдог. Энэ бол хувьчлалын хамгийн том зорилго. Das ist der Sinn der Privatisierung. Ja, wir fahren hier in der Straße. Бид одоо Вена хотын нийтийн унаагаар зорчиж байна. Эргэн бүр нийтийн тээврийн хэрэгсэл бол Вен хотын өмч гэж боддог. Гэвч тийм биш. Энэ тэрэг бол Америкийн хөрөнгө оруулагчийн өмч юм. Хэдэн жилийн өмнө Вен хотын захиргаанаас энэ тэрэг Америкийн хөрөнгө оруулагчдад худалдах шийдвэр гаргасан юм. Маш их мөнгө олсон л доо. Нэг тэрбумаас ч илүү их доллар олсон. Гэвч Вена хотын тэрх мөнгөнийхөө барааг нөр хараагүй. Мөнгө нь Английн нэгэн банк руу ч юм уу нэг өөр газар руу шилжсэн байсан. Эцэст нь тэд мөнгөнийхөө сургийг гаргасан ч гэсэн олон жилийн турш сунжруулан лизингийн хүүтэй төлөхөр болсон. Америкийн хөрөнгө оруулагчтай нэлээд хэдэн удаа хэлэлцээр хийсний дараа өөрийн тээврийн хэрэгслээ зээлээр ашиглах тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол Вен хот энэ тэргийг зээлээр ашиглах хэрэгтэй болсон юм. Та ойлгож байна уу? Берлин хот Герман улс. Тэр улс гэдэг бол аль нэгэн улс оронд оршин суудаг хүмүүсийн нэгдэл. Бид бол тэр улс. Ардчилсан нийгэмд ингэж хэлдэг. Нийгэм идэвхтэй оршин тогтнохын тулд төрд олон нийтийн өмч байх хэрэгтэй. Сургууль, их сургууль, нийтийн тээврийн унаа гэх мэт. Энэ бүхнийг эргэцүүлвэл их сонирхолтой. Хувьчлал гэж чухам яг юу болоод байна? Хувьчлал буюу privatization гэдэг үг нь privere гэдэг латин үгнээс гаралтай ийм үг шүү дээ. Энэ нь хасах, таслах, булаах гэсэн утгатай үг юм шүү дээ. Хувьчлалын үйл явцад нийтийн эзэмшлийг худалдаж, улмаараа хувийн эзэмшигчдийн гартаа шилждэг. Заримдаа бүр бэлгэлчихдэг. Дийлэнх тохиолдолд нийтийн эзэмшлийг
хувийн эзэмшил чиржүүлнэ гэдэг нь угтаа бол нийгмээс тастан авахыг хулгайлахыг л хэлж байгаа юм шүү дээ. Бүр хурцаар ч хэлж болно. Альва нийгмийн бүтээсэн баялагийг ашиглаж хувийн ашиг хонжоогоо өртөл болгодог. Энэ хачин тогтолцоог cross border leasing хэл дамжсан зээл гэж нэрлэдэг. Энэ түгээмэл үзэгдэл Вений нийтийн унааны жишээгээр дуусахгүй. Австрийн холбооны улсын галт тэргийн алба галт тэргүүдээ Америкийн хөрөнгө оруулагчдад арилжсан. Инсбург хотынхан ч нийтийн тээврээ худалдсан. Бид даяарчлалын эрэнд амьдарч байгаа тул ийм явдал дан ганц Австраар зогсоогүй мэдээж. Герман, Нидерланд, Европын хаасаагүй. Улс төр Дахиамахан чамлахяа. Доктор чамлахяа. Хүсэл хүрсэн ам тийг цогцлоо. Арааны шүсэсгэр чарээсоо. Гэмдээчийн зохиолоос ирчгүй чирүүлэн мэндийг эргүүлэн авчрах эвч дамт шийдтэн байна уу? Монтоо тань нөгөө хотод бэлтгэл явыг авчирлаа. Танд мобиль капсулыг сандуулгыг хөгжөлтөөс зөвхөн мобиль таныг хамгаална. Учир нь энэ капсулууд сонгосон 2000 жилийн түүхтэй өн орхоод хүний биед хэрэгтэй 25 нэр төрлийн бүх эрдэс минерал, амин дэмүүдийг багтаасан тул дархлаасаа ижирч элдв өвчнөөс өрчин сэргийлж таны эд эрхтэнд тань жарх үсэн ч залуу сайхан хэвээрээ байна. Нёби. Хотоодны бус. Үнэхээр эдисний хоод юм байна. Би хөнгөрөөд эрч хүч хандагдаад араа хатан маач уурхаа болсоч. Мэдээллийн зовлох 1945 албан байгууллагын хаяг байршил бүх төрлийн зарын зууч цагаагаар валютын ханш үзмэр үйлчилгээ улс хот аймгийн кодууд өрн дорны зурхай зүудний тайлал гэх мэтчлэн бүх төрлийн мэдээллийг 1945-аас асуу. Best Food-ing хотын зүүн хэсгийн хэмжээнд зориулж Сансармигийн стурт салбараа нэлээ. Олон загвараас таалагдсныгаа сонгоод хаан ханц банкны 100% лизингээр бүдэн аваарай. Best Food 1 ТБ дандуудын зүүн талд Star Food, Best Food 2 Сансармигийн стурт. Таны хайрсан бүдэн Best Food-нд. Бидний мэдих маш олон агаар цэвэршүүлэгчид бүгд агаарыг цэвэрлэх хэвтэж бактери нэнг устгадаггүй. Тэгвэл Солонгосын Тэгүүг фарм Японы Lynx группийн хамтарсан 2011 оны шинэ бүтээл болох агаар эмчилэгч Air Medic-ийг танд танилцуулъя. Air Medic нь агаарыг цэвэршүүлэхээс гадна хүүхц мөөгөнцөр болон вирус, тоосонцроор үүсгдэг элдв халдвараас 99% хамгаалдаг болох нь Солонгосын ахуй орчны шинжилгээний туршилтаар батлагдсан юм. Бактери эсрэг горон дээр 3 цаг тавьж тасалгааны агаараас тест хийхэд нэмгийн тоо 77%, мөөгөнцөр 99% болж буурсан байна. Энэ бол агаар эмчилэгч Air Medic. Гэр бүлээрээ хамт олноороо хүчил төрөгчөөр баялаг ойн цэнгэг агаар амсгалж эрүүл амьдарцгаая. Тэсрэлтийг тэмтгээс Дахиамахан чамлахяа. Доктор чамлахяа. Хүсэл хүрсэн ам тийг цогцлоо. Төрчид хэл дамжсан зээлийн тохиролцоог хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн дээр өөрсдийн хүлээсэн албан үүргээ үл тоомсорлож байгаагийн илэрхийлэл. Дийлэнхтэй мэдлэг нэмгэн асуудлыг ойлгодоггүй болоод тэр шүү дээ. Үүнийг ойлгодог 100 хэдэн улс төрчид нь зөвхөн өөрсдийн сонгогдсон хугацаанд эрх мэдэлтэй байгаа тэрхэн үедээ тухайн асуудалд анхаардаг. Харин дараа нь юу болох нь тэдэнд огцорин биш. Харалган ухаан хариуцлагаас зайлсхийх үзэл алсын бодлогогүй
нь миний дараачийн хүн бүгдийг хийн миний тарьсан гайг бусдын засч залруулна гэсэн туйлширсан бэртгчин сэтгэхгүй илэрэл. Энэ бол неолиберал эрдний онцлог. Неолиберал эрэнд бүх зүйлийг хязгаарлагдмал асар богинохон цар хүрээнд авч үздэг. Жинхэндээ бол богино хугацаанд аль болох их ашиг орлого олгох ч гэсэн сэтгэхгүй шүү дээ. Тэдэнд бүр тэр бүхэн ямар үнээр олдож байна вэ гэдгийг тунгаан бодох ухаан хүрдэггүй. Бас хамаагүй байдаг. Эрх чөлөөний нэрэн дор. Вашингтон, Америкийн нэгдсэн улс. Хүмүүс ор хоронгүй болсон хүнийг хөгшин зүнэг эсвэл аригчнаар төсөөлдөг. Гэвч үнэн хэрэгтэй бол тийм биш. Асрамжинд ханддаг хүмүүсийн дунд гэр бүлийн хүчирхийлэл, орон гэрн шатаж суйдсан, эсвэл Катерина хар шуурганд хамаг бүхний алдсан хүмүүс ор хоронгүй болцоосон байдаг. Доктор, профессор, магистрийн зэрэгэлтэйгээд элдв янзын цолтой хүмүүс ч байдаг. Хуульч, өмгөөлөгч, эмч гэх мэт амьдралд нь нэг л юм буруугаар ирэхэд тэд ор хоронгүй золбон болсон байдаг. Манайх дийлэнхтэй Вашингтон хавийн хүмүүст үйлчилдэг. Анхаараарай. Эмэгтэй хүн ярьж байна. Эмэгтэй хүн ярьж байна. Ноёдоо эмэгтэй хүн ярьж байна гэн хувцас өмсөөрэй. Ноёдоо эмэгтэй хүн ярьж байна шүү. Анхаараарай. Хувцас өмсөөрэй. Янз бүрийн хүнтэй таарнаа. Ихэнхдээ амь зуух мөнгөгүй болсон ажилгүйчүүд байдаг. Тэтгэврийнхэн төрийн хвшлийг хинч байдаг. Залхуудаа эсвэл ажил олдоггүйдээ биш. Энэ хаваар байр орон сууцны үн тэнгэрт хадснаас хойш хүмүүс өөрсдийн орон сууцнд даш амьдрах бололцоогүй болсон байдаг. Энэ асрамжин энгийн л иргэдийн хандвар санхүүжүүлэгддэг. Төлбөрийн чек ихэвчлэн Дэлхийн банк байдаг да тэнд тушаадаг. Цагаан ордны ойролцоо хамгаалалтынхан их байдаг. Цаахнана харин Дэлхийн банк байдаг. Тэнд улс орны дэлхийн мөнгөний гүйлгээ нь явагддаг гэдгийн билээ. Гэвч үнэн дээр надад яг хэлэхэд бол тэнд юу болдог талаар огтхонч таамаглах зүйл алгаа. Тийм ээ. Дэлхийн банк гэж энд дээ. Хүн бүр Дэлхийн банкыг Америкийн банк гэдгийг ойлгох нь зүйтэй. Олон улс орнууд Дэлхийн банкнд хандив өргөдөг. Герман, Австри, олон арван Европын орнууд хандив өргөдөг. Харин Дэлхийн банкны жинхэнэ эзэд нь биржийн брокерууд юм. Харин брокеруудын ба банкны үйл ажиллагааг Америкийн нэгдсэн улсын төр харж хянаж байдаг. Вестфалмын хойд Америкийн нэгдсэн улс. Намайг Джон Перкинс гэдэг Америкийн нэгдсэн улсын иргэн Америкийн нэгдсэн улсад төрж өссөн. Би хуучин эдийн засгийн алуурчин ажилтай байсан.
Бид мафийн ядуурчдын адил хэв маягаар ажилладаг. Бид шангийн төлөө ажилладаг. Энийг маф дээрэмчдийн бүлэглэлүүд олон жилээр хийж ирсэн. Бидний нэг ялгаа бол бид төр засгийн удирдлагатай нягт ажилтгаараа ялгаатай. Илүү мэрэгжлийн төвшөнд бас ажилладаг. Ажлаа гүйцэтгэх олон аргууд байдаг. Гэвч хамгийн тархамл арга бол эдийн засгийн алуурчид сонирхолд нийцэх байгалийн баялагтай орныг эхэлж хайдаг. Жишээлбэл газрын тостой улс орон байж болно. Дараа нь тэр улсад дэлхийн банкаар эсвэл охин банкаар дамжуулан асар том хэмжээний зээл өгдөг. Тэр зээл нь тухайн улс оронд очилгүйгээр биднээр дамжуулан дэд бүтцийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлдэг. Үр шимэн хүртдэг нь багахан хүрээний баячууд ба тухайн улс орны баячууд юм. Харин тэр улсын ард түмэн нь ядуу зүдүү амьдардаг хэвээрээ үлддэг. Тэр ядуучууд нь тэр хэмжээний өртөө үлддэг бөгөөд өөрөө буцааж төлөх чадваргүй болдог. Байдлаа сайжруулахын тулд арга хэмжээ авагддаг боловч улмаар эрүүл мэндийн салбар боловсролын бодлого явуулах хөрөнгөгүй болсон байдаг. Бид энэ үед зээл авсан улсад нь эргэн очиж алив та бүгд биднээс маш их хэмжээний мөнгө зээсэн. Мөнгө буцааж авъя. Хэрвээ өөрөө буцааж төлж чадахгүй бол оронд нь зүсэн махаг гэж шаарддаг. Өөрийн газрын тосоо маш хямд үнээр бидний компаниудад зар, аль эсвэл биднийг дараагийн олон улсын хэлэлцээрд дэмж, аль эсвэл Ирак мэтийн улс орнуудад өрнөж байгаа дайнд өөрсдийн цэргээ явуул гэж тулгадаг. Энэ маягаар бид асар том гүрнийг бий болгосон юм шүү дээ. Жинхэнэ утгаараа бол бид өөрсдөө хуулиа зохиодог. Бид дэлхийн банкыг хяндаг. Бид олон улсын валютын фондыг хяндаг. Бид нэгдсэн үндэстний байгууллагын үйл ажиллагааны өргөн цар хүрээг хяндаг. Энэ маягаар бид хууль бий болгодог. Өөрөөр хэлбэл эдийн засгийн алдлага бол хууль бус ажиллагаа биш. Улс орнуудыг асар их хэмжээний өрөнд дунгаж, дараа нь төлбөр нөхөн шаардаж дарамтанд оруулдаг нь хууль бус ажиллагаа биш ээ. Харин ч эсэргээрээ энэ маягаар өрнөх ёстой гэдэг. Гэвч энэ тийм биш. Том гүрний сонирхол бол өөрийн валюта бусад дэлхийн ертөнцийнхнөөс дээгүүр байлгахыг хичээдэг. Энийг бид доллараар хийж чадсан. 1971 онд Америкийн нэгдсэн улсын төрийн сан асар их хэмжээний өртөө байсан. Өрний нэг шалтгаан нь Вьетнамын дайны ур шиг юм. Мөн бид алтны стандарттай байсан. Зарим орнууд өөрийнхөө нөхөн төлбөрийг халтаар авахар шаардсан. Учир нь тэд долларт итгэхгүй байсан юм. Ерөнхийлөгч Никсон алтаар төлбөрөө хийхээс татгалцсан. Учир нь тэр алтаар нөхөн төлбөрөө хийж чадахгүйг мэдж байла. Нөхөн төлбөрөө хийх хүчин чадал нь байгаагүй. Тунгадлгүй бид нэн яруу газрын тосны стандартад чиржиж томоохон гэрээ хэлэлцээрүүдээ Саудын Арабтай хийсэн. Газрын тосны экспортлогч орны байгууллага зөвхөн доллараар гүйлгээ хийлгэхээр тулгаж алтны стандартаас газрын тосны стандартад чирж юусэн. Зарим талаараа газрын тосны стандарт нь алтны стандартаас хамаагүй илүү. Учир нь газрын тос алтнаас хамаагүй илүү үнэтэй. Ийхүү газрын тосыг зөвхөн Америк доллараар худалдаж авахар болж доллар маш чухал валют болж хувирсан юм. Өнөөгийн байдлаар Америкийн нэгдсэн улс дахин дампуурж дэлхийн түүхэнд байгаагүй их хэмжээний өртөө орн болсон. Хэрв ямар нэгэн орн нэгдсэн үндэстний байгууллага тандаж доллараас өөр валютаар арилжаагаа явуулахар болвол бид асар хүндрэлтэй байдалд орно. Одоохондоо газрын тос эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд гүйлгээ нь доллараар хийгддэг. Гэвч Саддам Хусейн өөр хэн нэгэнд газрын тосоо доллараас өөр нэгжээр гүйлгээ хийж эхлэхээс өмнөхөн бид тэрнийг зайлуулж амжсан. Зарим тохиолдолд эдийн засгийн алуурчид улс орныг ялцруулах ажил даалгавраа гүйцэтгэж чаддаггүй. Миний бие мөн адил Панама, Эквадор улсуудад даалгасан ажлаа гүйцэтгэж чадаагүй. Банга бүтдэг ажил биш л дээ. Бүтээгүй цагт
цөөвөр чон үе олноороо цугладаг юм. Цөөвөр чон гэгддэг хүмүүс нь төрийн эргэлтийг зохион байгуулж, аль эсвэл төрийн удирдлагуудыг устган зайлуулдаг юм. Панама болон Эквадор улсад ажил бүтгүйцсэний дараа цөөвөр чононцрууд улсын удирдлагын хөнөөн зайлуулж байсан юм. And this is exactly what happened in Iraq. Заримдаа эдийн засгийн аллагч цөөвөр чононцрын давталгаа бүтэлгүй байдаг. Энэ тохиолдолд бид цэргээ явуулдаг юм. Иракт болсон үйл явдал гэвэл энэ юм. Эдийн засгийн алуурчид Саддамыг хуурч чадаагүй. Чононцрууд тэрнийг зайлуулж чадаагүй. Ийм учраас армиг тийш нь түлхсэн юм. Анхны удаа 91 онд Ирак руу цэргүүдээ явуулахдаа бид тэрний армиг бүтнээр нь сөнөөж бидний тулгасан шаардлагыг биелүүлнэ гэдэгт бүрэн итгэж байсан юм. Ийм учраас 90-ад оны дунд эдийн засгийн алуурчид Ирак руу буцаж Саддамыг ятгах үзсэн. Хэрв тэр эдийн засгийн алуурчдын ятгалгад бууж өгсөн бол улс орноо захирсаар байх байсан. Танк сөнөөгч онгоцоо бүгдийг өөртөө үлдээх боломжтой байсан. Гэвч тэр бууж өгөөгүй. Чананц руу тэрнийг устгаж чадаагүй. Хамгаалалтын албан маш сайн зохион байгуулалттай байсан. Мөн өөртөө адилхан олон хүнээр хүрээлүүлсэн байсан. Бүр хамгаалалтын Саддамыг аль эсвэл ихрэн үү гэдгийг мэддэггүй байсан. Хоёр дахь удаагийн оролдоход эдийн засгийн алуурчид Чананц руу ч амжилт олоогүй. Ийм учраас бид цэргээ Ирак руу явуулж Саддамыг татан буулгасан. Бусад зүйл түүх болж үлдсэн дээ. Өсөх орлого, багасах цалин. Сүүлийн 10-аас 15 жилд цалин болон хүн амын орлогын асуудалд их өөрчлөлт гарсан. Энэнд даяарчлал хүчтэй нөлөөлсөн. Олон сая албан хаагч, үйлдвэрийн ажилчид амь зуухын тулд асар их дарамтанд ор хөдөлмөрлөж байна. Тэд хүссэн цалингаа авахаа болоод удаж байгаа. Чухамдаа даяарчлал тэдний хөдөлмөрийг хямд үнэлж, үлэмж бага хөлсөөр ажиллуулж байна. Тэд бусдын ашиг орлогын төлөө золиослогдсон. Энэ их мөнгийг хаа нэгтээ хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг үзэл нь хөгжлийн харалган бодлогын үндэс суурийг тавьдаг. Үйлдвэрлэлд цоо шин мэрэгжлүүд бий болсон. Эдийн засгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын банкны ажилтан, хувийн эзэмшлийн сан, баталгаат сан, энэ бүгд хэвийн бус үзэгдэл. Эдгээр ажлыг эрхлэгчид маш их мөнгө олдогч гэлээ. Үнэндээ бол тэд бусдын мөнгөөр бооцоо тавьдаг хүмүүс. Иргэдийн хадгаламжийн мөнгө байтугай бусад улсын мөнгөөр бооцоо тавьж байна. Тэд хөрөнгө оруулсан доллар, евро бүрээс хөлс шимтгэл авдаг. Aber nicht beim Einsatz ihres eigenen Geldes, sondern sie verdient ihr Geld beim Einsatz von fremdem Geld und bekommt für jeden Euro und für jeden Dollar, den sie investieren, eine Provision. Кёлн хот бол Райн голд байдгаараа давуу байдал эзэлдэг. Намайг Антон Шнайдер гэдэг. Би бол үнэт цаасны хувийн сангийн хамтран эзэмшигч. Өөрөөр хэлбэл бид хөрөнгө оруулагчдынхаа мөнгийг үржүүлдэг. Бид мөнгөний өөрсдийнхөө мөнгөтэй нийлүүлээд хаа нэгтээ хөрөнгө оруулдаг. Тэгээд аж ахуй нэгж болсны дараа өндөр үнээр зардаг. Хувийн эзэмшлийн хувийн хэвшлийн компаниуд бидний анхаарлын төвд байдаг. Ерөнхийдөө бол бид аж ахуй нэгж худалдаж авахдаа харьцангуй хямдаар авдаг л да. Худалдан авсан үнэ нь ихэнхдээ өрийн дансанд бичигддэг. Тэр өр нь аж ахуйн байгууллагаас хязээж салдаггүй. Ингэж худалдаж авсан аж ахуй нэгж ирээдүйд асар их өртөө болдог. Бүр хөрөнгө оруулах мөнгөгүй болдог. Энэ зарчим бол эдийн засаг тогтвортой, хүмүүсийн ашиг орлого өндөр байх үед алдаагүй үйлчилдэг зарчим л да. Эдийн засгийн уналтанд ороогүй бол шүү дээ. Зарим аж ахуй нэгжүүд хангалттай ашиг олоод хөрөнгө оруулалтын мөнгийг эргүүлэн төлдөг. Гэвч ихэнх нь энийг ингэж хийж чаддаггүй. Ойрд худалдан авах үн маш их өссөн. Тэднийх гадны хөрөнгө оруулалттай асар их мөнгө орж ирдэг.
Хамгийн гол эрсдэл нь аж ахуйн нэгжүүд өрөө төлж дийлдэггүйд оршдог. Тэр үед нь банкнаас тэр өрөөний хэрэгсэхгүй болгодог. Ингээд аж ахуйн нэгжүүд ашигаа ховхос оруулдаг. Тэд хэвийн үйл ажиллагаа явуулж чадхаа болж шинэ зүйл зохион бүтээх, хөрөнгө оруулах, шинээр ажлын байр бий болгохоо болдог. Ийм учраас биднийг царцаа гэж нэрлэдэг. Харамсалтай нь үнэхээр онсон нэр байгаа юм. Эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ асар их ач холбогдолтой болж байна. Ингэх хоёр шалтгаан байдгийн. Нэгдүгээрт баялаг эзэмшигчид урд өмнөхөөс илүү шунхай болсон. Хоёрт капиталын менежерүүд шимтгэл авдаг. Хөрөнгө оруулалтын эрсдэл өндөр байх тусам тэд их мөнгө хүртдэг. Энэнд л хамаг учир байгаа юм да. Хэдхэн хүний ашиг хонжоо олонхын ашиг сонирхлыг хөсөр хайдаг. Сайн байна уу? Алгаробико зочид буудалд тавтаа мэрэлнэ үү? Бид одоо Испанийн Андалусиад байна. Алерия гэдэг газрын Карбонерагийн тосгон зогсож байна. Энэ зочид буудал нь Кабо де Гата гэдэг үндэсний дархан цаазтай хүрээлэн газарт байрлдаг. Баруун зүгээс эхлээд далайн тэнгисийн болон газрын чухал нөөцтэй. Бид био мандлыг хамгаалахын төлөө тэмцдэг. Цагуурын дулаарлын эсрэг цэвэр агарын төлөө далайн болон хуурай газрын амьтдыг хамгаалдаг юм. Энэ зочид буудал маань маш чухал төслийн нэг хэсэг байгаа юм. Энэ зочид буудал нь энэ нутагт барих 7 зочид буудлын эхнийх нь юм. Энэ бүхэн дээр нэмээд бид гольфын талбайг байгуулж бас орон сууц барина. Эхний үе шатанд бид 500 орон сууц барьсан. Аажмаар энд 1500 орон сууц байшин барилга барина. Намайг Мигель Ангел Торрес гэдэг. Би нийгмийн ажилтан энд газрын зураг гаргадаг. Сүүлийн 18 жилийн турш би энэхүү байшин барилга баригдаж байгааг ажиглалаа. Мөн Costa del Sol, за энэ бол Парк Виктория. Энд 4000 орон сууц барьж байгаа юм. Энийг уул ясандаа үл хөдлөх хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт гэж үздэг. Тэр хаваар үл хөдлөх хөрөнгийн нийгэмлэгүүд, аж ахуйн нэгжүүд болон Европын банкнууд байрладаг. Тэд энэ бүхнээс жилийн 20% орлого олохоор тооцоолдог. Гэвч банкны энгийн хөрөнгө оруулалт ба биржийн үнэт цаасны арилжаан зөвхөн 5-6% орлого оруулдаг. Ямар тач байла энэ барилгууд нь Испани газар нутаг дээр байрладаг. Энэ байшинд хүн амьдэрдгүй, амралтаарч хүн ирдэггүй. Тэд бол зөвхөн хөрөнгө оруулалтын гинжин хэлхийг
дэлхийг босгох гэж баригдсан. Энэ бүхний эцэст бид хүн амьдэрдгүй ханхаа хоосон хэдэн мянган орон сууцтай үлдэнэ. Эндээс ашиг орлого олсон хүмүүс нь хаана байдгийг бид мэдэхгүй. Тэд угаасаа энд амьдэрдгүй. Хэрв таны тэтгэврийн сан Европын банкнд байдаг бол таны мөнгө эдгээр байшин барилгыг барихад зарцуулагдаж Испани руу шилжсэн гэсэн үг. Эндхийн орон сууцнууд бүгд зарагдсан ч бүтэн жилийн турш хоосон байдаг. Испани залуус энэ өндөр үнэтэй орон сууцыг авч чадахгүй. Учир нь эндхийн орон сууцны үнэ нь тэдний худалдан авах чадвараас хавьгүй холд авсан. Дээрээс нь энэ барилгууд нь чанар муутай баригдсан. Тэдгээрийн урсгал засвар ус цахилгаан гэх мэт жил тутмын зардлыг Испанийн төрөөс төлдөг. Бидэнд олсон ашиг байхгүй. Испани даяар жилдээ 800 мянган орон сууц баригддаг. Испанд олон улсын үйл хөдлөх хөрөнгөний 8-ны хоосон хий бөмбөлөг үүссэн. Энэ нь сүүлийн 5 жилд илүү хурц мэдрэгдэж байгаа юм. Энэ бол асар том давлгаа юм. Цементэн цунами Испани хойгийг арлуудтай нь хамарсан. Та суурнаас нь эхэлж бүгдийг төлөвлөсөн хотыг төсөөлнө. Дараагийн 50 жил өөрчлөх шаардлагагүй хотыг төсөөлдөө 100 мянган орон сууц харш орд ойрхон баригдсан газрыг төсөөлөд үзнэ. Манай бүтээгдэхүүн 85 мянган шоо усны багтаамжтай нуур, мөн 75 мянган километр квадрат дизайнжуулсан ногоон байгууламжтай. Явган аялах юм бол 2-3 хоног лав хөрөлцөхгүй болов уу? Гэвч хотоор бүх юм дуусахгүй. Хот томорч тэлнэ. Гэвч ердийн хот шиг сүмийг тойруулан томрохгүй. Мөн олон зуун жилийн турш томорч тэлэхгүй. Хэдхэн жилийн дараа гихтэл тэлчихнэ. Зохион байгуулалттайгаар тэлнэ. Тэлэлтийн мөн адил төлөвлөсөн бөгөөд өмнөө тавьсан зорилгодоо бид заавал хүрнэ. Зорилго нь юу вэ гэвэл Европын хамгийн тансаг амралтын газар юм л да. Энэ бол нэгэн хувийн эзэн газар. Хувийн эзэнгүүд бүгд гольфын талбайтай. Испани даяар ийм эзэн газар хэдэн мянгаараа бий. Харин гольф тоглодог хүмүүсийн тоо нь даанч бага. Манайд гольф тоглодог хүн тун ховор доо. Яагаад ийм юм болоо гэж юу? Асар их хэмжээний гадны хөрөнгө оруулалтаар ийм бүтээгдэхүүн бий болдог. Эзэн газрууд нь гольфын талбайтай ойрвол илүү өндөр үнэтэй байдаг. Энэ бүгд хүний гараар бүтсэн хиймэл. Тийм ээ. Энд эзэн цөлд ногоон байгууламж байгуулж байгаа юм л да. Тиймээс энэ бүгд хүний гараар бүтсэн хиймэл зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй баха. Ийм эзэн цөлд ногоон байгууламж байгуулахын тулд маш их ус хэрэгтэй. Ийм гольфын талбайг усгахад 20 мянган хүнтэй хотын цэвэр усны хэрэгцээтэй ижил хэмжээний ус зарцуулдаг. Дэлхийд нэртэй барилгын 11 компани 7 нь Испаних юм. Зарим нь алдартай хөл бөмбөгийн клубүүдтэй нэг толботой байдаг. Испанийн хамгийн том барилгын компаниуд ACS-ийг
Реал Мадридын хуучин ерөнхийлөгч удирддаг. Орон сууцны эрэлт хэрэгцээ маш их хязгаартай тулсан байгаа. Одоогийн байдлаар Испани хоогийн километр бүрийн 80% барилгачсан. Одоо онгон зэрлэгээрээ үлдсэн сүүлчийн хэсэг газруудыг байшин барилгаар дүүргэж байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л барилга барихыг эсэргүүцсэн хөдөлгөөний улмаас манай барилгын ажил түр зуур зогссон байна. Манай компани тухай байгаль орчны яамд гомдол гаргаж өгсөн байгаа юм. Тэгээд тусгай зөвшөөрөл байхгүй гэдэг шалтгаанаар ажил маань түр зогссон. Хүмүүс тус тусдаа ойлгож дүгнэх визээ. Энд барилгын ажил хууль ёсны дагуу баригдаж байгааг нотолсныхоо дараагаар бид зочид буудлаа барьж дуусгана. Адгарибико зочид буудлын нь хууль бусаар баригдсан тул тун удалгүй нураалгах тогтоол гарсан юм. Барилгын Азата компанид нөхөн төлбөр болгож 100 сая евро төлөгдөх бөгөөд зардлын татвар төлөгчдаад нураалтын ажлын зардлыг нийтийн хөрөнгөнөөс гаргана. Одоогийн байдлаар албан ёсны шинэ мэдээлэл ирээгүй бөгөөд албаны байгууллагууд мэдээлэл хийхийг хүсээгүй юм. Бидэнд Европын бүх орноос захиалга ирсэн. Манай ажилчид ихэнхдээ гадаадын цагаачд байдаг. Ихэвчлэн Африк, Өмнөд Америкийн цагаачдыг ажилуулдаг. Тэд хамгийн хямд хөлсөөр ажилтдаг юм. Ингэж барилгын салбарынхан мөнгө хууль бус цагаачдад зарцуулж, дотоодынхоо барилгачдыг орхигдуулдаг. Esto es España. Villaverde, ¿no? Madrid, no Villaverde, Alto Villaverde, Villaverde. Jamba isi boleh ni football. Yang Real Madrid. Esto ahí está jugando el Real Club Deportivo Español, balón dentro, ahí la pelota. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол Далан хогт 3 сая чөлөөтэй байр 800 гольфийн талбай, уг гольфийн талбай нь 16 сая хүний хэрэглэх ундны усыг хэрэгэлдэг. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол Испани төв банк өөрийн нөөцийнхөө алтныхаа их хэмжээг зарсан бөгөөд гадаад өрн үндэсний нийт бүтээгдэхүүний 106%-ийг эзэлдэг. Испани үл хөдлөх хөрөнгөний пирамидын хохирол ажилгүйчүүдийн тооны огцон өсөлт барилгын компаниудын тал хувь нь хаагдахад хүрсэн юм. Санхүүгийн систем нь буруу замаар яваад байхад тэдэнд илүү мөнгө төлнө гэж юу гэсэн үг вэ? Энэхүү асуултанд хариулахад тун амаргүй шүү дээ. Үр дагвараас нь болж олон хүн хохирсон. Улс орнуудын эдийн засагч гэсэн хохирсон. Дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн шинэ хямрал ойрхон байгаа. Гэвч урдчлан сэргийлэх ганц жалхам хийгдээгүй. Өмнөх эдийн засгийн хямрал болоод 1 жил өнгөрөхөд арга хэмжээ авахгүй хэвээрэл байсан. Ингэснээр хямрал улам завширч хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө тэгүр банкны системийг аврахын тулд төсвийн мөнгийг зарцуулж байна. Өөрөөр хэлбэл энгийн иргэдийн хадгалуулсан мөнгөөр бооцоо тавьж байна гэсэн үг. Мөрөйтэй тоглоомчид санхүүгийн их үүсвэр бий болгохын тулд банк санхүүгийн тогтцоог ашиглаж өөрсдийн байгууллагыг дампуурлаас сэргийлж байгаа хэрэг.
Хүн төрлөختний түүхийг сөхвөл суурлийн дараа бүх зүйл шинжлэгддэг. Суурил болгоны дараа өмнөх суурилыг давтахгүй тулд тоглоомын дүрмийг шинжилдэг. Өмнө нь тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямралын дараа банкнуудад цоо шин дүрм толилуулсан. Банкны системд бүхэлд нь тусгай хараа хяналт тавьж суурил дахин давтагдахаас зайлсхийх болсон. Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдсөн. Бид юуг ч зарж удирдах хэрэггүй. Бүгдийг зах зээл удирдана гэх болсон. Улмаар нийгмийг хянах байгууллагуудын үйл ажиллагаа бэхжсэн ч эдийн засгийн салбарт мөрдөх дүрмгүй болсон. Бүх юм орвонгоор либералчлагдсан. Өнөөгийн эдийн засгийн үйлдвэрлэл нь ухамсаргүй, утга учиргүй бөгөөд хүн төрлөختний эсрэг чиглэсэн байгаа юм. Өнөө цагийн сонгогчид улс төрчдийг сонгохдоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан сайн мууг үнэлж байна. Ийм л учраас сонгуульд оролцогч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд таалагдахаар шамддаг болсон. Тэд камерын өмнө хэр сайн зогсож чаддгаараа шалгарч байна. Одоо цагт удирдагчдыг улс төрийн суурьтай, цэгцтэй, алсын хараатай бодлогоор нь шинжихийн оронд зурагтаар гарахтаа хэр сайхан харагддаггүй гэдэгт анхаардаг болж, чухамдаа энэ шалгуур улс төрийн удирдагчийг сонгох томоохон шалгуур болж хувирсан. Сайн улс төрч гэдэг ойлголт нь тис ондоо утга агуулах болсон. Улмаар бид удирдагчаараа жинхэнэ улс төрчдөг биш, хүүхэлдээнүүдийг сонгож улс төрийн чухал шийдвэрийг хүүхэлдээнүүд гаргаж байна. Харин цаанаа тэр хүүхэлдээнүүд нь нөлөө бүхий хүмүүсийн сургуультай ноход болсон байдаг нь үнэхээр харамсалтай хэрэг.